хүн төрлөختний давагдшгүй хүчин зүйлтэйгээ учирсан бол та. Энэхүү коронавирус гэж нь бараг л аж итгэрийн хорлол гэмээр зүйлэж. Вирус ч бас биш гин. Мэргэжлийн хүмүүс өөрөөр тайлбарлаж магадгүй. Хувьдаа юу ойлгосноо тайлбарлаж өгье гэжээ. Америк нэгдсэн улсын Джон Хопкинсийн их сургуулиас COVID-19-ийн ээлжит брифингээр тавьсан илтгэлд дурдсанаар бол коронавирус гэж юм амьд организм биш, тосон бүрхүүл бүхий уургийн молекул юм гэжээ. Энэ молекул нь нүд, ам хамраар дамжин хүний биеийн гуурсан хоолойн салс бүрхөвчийн эсүүд рүү нэвтрэн орохдоо код нь өөрчлөгдөн мутацлагдаж нэвтрэн орсон эд эсүүдээ ердийн бишээр үржиж өсдөг болгон хувиргадаг хорлонтой эд гэн. Ийм учраас ихэнх үедээ уушиг урдаг ханиад их ойлголтыг олон нийтэд өгсөн байх нь л дээ. Учир нь энэ мутацлагдсан эд эсүүд нь зүгээр л өсөж үржихөөс өөр юу жилгүй хүний уушгин дээр ачаал өгөө сууж байдаг болж таарах гээд байна. Компьютерийн вирусын зарчим яг л энэ шүү дээ. Ердөө л өөрийгөө зогсоо завгүй хувилж олшруулж араам санахад ачаал үүсгэснээр системийг гацааж ажиллах боломжгүй болгочихж байгаа юм. Ковидаар халдварласан өвчтөн өөрөө амьсгалж чадахгүй аппаратаар амьсгалж байгаа нь энэ төсөөллийг баттгаж байна. Киногоор төсөөлөн бодвол хүний энергийг сорж аврах там амтан болчиход бүхнийг сүйтгэхэд байдаг сатта маягийн эд юм уу да. Хамгийн аимшигтай нь мөнөөхөн коронавирус гэж нэрлэгдсэн тосон бүрхөвчтэй молекул нь амьд организм биш учраас энэ тариагаар устгаж алах боломжгүй. Өөрөө л задарч устгахыг нь хүлээгээд сууж байхаас өөр аргагүй юмаа гэдгийг Джон Хопкинсийн сургуулиас мэдгдлээ. Тэр өөрөө задарч устгах нь орчны чиглэг температураас хамааралтай тул өнөөдрийн хүртэл дэлхийн шинжилгээ ухаан түүнийг дарж авч чадахгүй байгаа бололтой юм байна. Яг хуурай гэрэлтэй орчинд амьдрах чадвар муутай гэдэг нь Монголд тархах чадварыг сааруулж байгаа бол та. Муу зүйл нь хүүтэнд бас төсвөртэй гэх ба тэр нэг аржайсан муухай тэмтрүүлүүдээрээ юмнаас зуурч наалтчаад салтдаггүй идэгж байна. Монголын маань нарны гэрэл хуурай агаар л түүнийг саатуулаад байгаа болж таарлаа. Гэртээ байнга агаар салхи оруулж цонхны хөшгөө нээлттэй байлгаж нарны гэрэл оруулж явах хэрэгтэй юм байна. Мартснаас архичид 65 градусаас дээш агуулмжтай архил олж уухгүй юм бол тэрхүү уургийн молекул задрахгүйгээр таны уушиг руу орох нь шүү. Тийм архи гэж байдгүй. Байвал цэвэр спиртэл байх үз.